энэ дээр одоо яаж 7-9 цаг унтчих идэм бэ? Би бол одоо 5-6 цаг унтчихдаг гэдэг хүмүүс бол байдаг. За мөн одоо энэ 5-6 цаг яаж унтах юм бэ? Би одоо 10 цаг, 11 цаг унтнаа гэсэн ийм хүмүүс бол байдаг. За тэгвэл эндээс яг аль цаг нь тань тохиромжтой юм бэ? 7 цаг нь тохиромжтой юм уу? 8 цаг нь тохиромжтой юм уу? 9 цаг нь тохиромжтой юм уу? 6 цаг нь тохиромжтой юм уу гэдгийг мэддэг арга нь та унтаж босоод за одоо жишээлх юм бол одоо орой унтаад өглөө босоод маргааш нь та ямар ч асуудалгүй ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй ийм одоо үйл ажиллагаагаар хэвийн өдөржин явж чадчих юм бол энэ таны нойрны цаг байна гэж ингэж ойлгож болно. Жишээлбэл зарим хүмүүс бол 12-оос унтаад 6-аас босчдөг. 6-аас босоод за энэ хүнд ямар шинж тэмдэг илэрхгүй байвал энэ 6 цаг болж байна гэж үзэх үү гэхээр нойр хурж ноцоорох нэгдүгээр шинж, хоёрдугаарт нь ерөөсө төвлөрч чадахгүй байх. Юмд ингээд төвлөрч чадахгүй нэг ингээд барьж тавиад байдаг тий. За ийм байх. За гуравдугаарт нь юмд амархан уцаар хүрэх. Тий уцаар хүрэх. За дөрөвдүгээрт нь өглөө босоход толгоо өвдөх. За тавдугаарт нь бэлгийн дур хүсэл ер нь хуурцсан одоо хөвчрөл болоод хүсэл төрдгөө гэсэн ийм 5 шинж тэмдэг ерөөсөө илэрхгүй байх юм бол та 7 хоног ингэж нойртой явхад ийм шинж тэмдгүүд илэрхгүй байвал за та 6 цаг унтахад таны бие организм зохицож чадчихна гэж үзэж болох юм аа.